Сайн уу? Залуу байна. За та нартай харж байгаачлан халимаг үснийхаа богинохон түүхийг товч ярьж өгье гэж бодоод өнөөдрийн бичлэгээ бэлтгэлээ. Одоогоос 5 сар гарангийн өмнө би үсээ хуссан. Яагаад хуссан бэ гэхээр хүүхд тахта жоохон бахта миний унган үсийг авч байгаагүй юм бэлээ. Тэгээд гэрийнхэнтэйгээ ярилцж агаад авахар шийдсэн. Тухайд ерөөсөө яана муухай авах үдэ гэж ерөөсөө бодогдоогүй, юу ч бодогдоогүй зүгээр л за тэгээ гэл айгүй хурдан шийдвэр гаргаад хүүгийнхаа үсний нарны дараа нэг өдөр авахгүйгээр дараа нь хэд хоногийн дараа бас нэг сая өдөр харж агаад авсан. Ямар ч ийсэн эхний яг үсээ хусаал бүр ингээ гялаасан толгойтой болоход бол надад бол нэг тийм муухай ч юм уу, эвгүй ч юм уу ерөөсөө сэтгэл төрөөгүй. Эхний 7 хоног бол за үсээ халтснаа ингээл гоё рил ч юм уу эсвэл стори ингээ хийчдэг ч юм билүү гэж бодож исэн. Тэгээд гинэт ингээл бас заримдаа ингээл ядарсан ч юм уу. Тухайд яг би нөгөө нэг жингийн хувьд бол бас нэлээд өндөр. Тэгээд хүлээс учраас сэтгэл зүй жижиг зүйл дээр ч гэсэн айгүй хурдан дин дүнгээл амархан ер нь бол сэтгэл зүй ингээл дэшээ доошоо наашаа цаашаа гэл нэг юм доктортой байдалд байгаагүй учраас нэг тэгдэм үгээл нэг боли гэл тэгэл нэлээд хоног бодож байгаад ер нь за олон нийтэд нэг үсээ хуснаа зарлах шаардлагагүй юм байна гэж бодсон. Тэгээд парик авч зүүсэн. Тэгээд тэр маань чалктай бас хөөрхөн харагдчихсэн. Надад бол гоё эвтэйхэн л исэн. Тэгээ нөгөө нэг яг гэлтгэр юм халзан үед бол парик бас айгу эвтэйхэн яг нөгөө мэдгэдэггүй огт мэдгэдэггүй. Гэхдээ миний авсан парик угааж эндүүдэж янзалж болдог үсэн парик учраас бас айгу амар исэн. Ихэнх хүмүүс мэдээгүй. Гэр бүлийнхэн маань л мэдчихсэн. Үс ингээл жоохон ургаал эхэлсэн чинь шууд царайлдаал. Тэгэл өөрийгөө талент харах болгонд амар эвгүй гутармаарч юм шиг санагдаал. Тэгэл нэг юм бүдүүн тарган халзан. Тэгээд тэр үед чинь бас жирэмсэн байхад ч гэсэн тэгээд төрсний дараа ч гэсэн хүмүүс бүдүүн тарган бла бла гэл хараагаал доромжлол гэх юм уу те. Тим комментууд, мессежүүд айгүйх бас ирнэ штэ. Нөгөө мэрэгжлийн би чинь жүжигчин хүн учраас ер нь бол олонний нүдэн дээр ил амьдрах, олонний нүдэн дээр ил байх гэдэг зүйл чинь юу сэтгэл зүйн хувьд биднийг оюутан байхаас хойш бэлддэг. Тэгээд хэр баргийн юмн дээр би нэх сэтгэлээр унаал, гутраал, өөртөө тусгаж аваад байдгүй, харцсангуу, гайгүй тэр тал дээрээ хаанга гэх юм уу. Тэгэл ер нь бол амьдрал ингийн үргэлжилжсэн. Тэгэл үсч бас овоо гайгүй хурдан урахчтэй. Эхний үедээ ч бас үсэндээ хурдан ургуулах юм хүнд үрхэл айгүй идэвхтэй ээжсэн. Тэгээд жинч нэг олигтой буурахгүй эхний үед тэгэл бас хай сэтгэлээр унана. Гэхдээ манай гэрийнхээ айгүй мэдрэмжтэй намайг айгүй сайн дэмждэг байсан. Зөнгөөрөө тэгэл хөөрхөн биш дээ. Ийм толгой өстэй хөөрхөн байна. Үс нь хөөрхөн байна. Удахгүй штэ энэ богинохон л цаг хугацаа удахгүй 100-аас ургаад хөөрхөн болчихно. Тэгэхээр нь гоё янзлуулчихгүй юу? Халимаг болгоод янзлуулчихгүй юу гэл. Айгүй их тийж дэмждэг байсан. Хэсэг бол яг ерөөсөө хинт ч хэлээгүй. Хэсэг хугацаа өнгөрөөд ойр дотныхоо найз нөхдөдөө мэдэгдэж эхэлсэн. Одоо энэ 5 сар гарны хугацаанд бол миний амьдрал яг ингээл кино шиг 9 шидийн зүйл болж байгаа байхгүй юу? Тэгэл тэр хоорондаас нэг сэтгэлээр унах ч юм уу хүнд хэцүү зүйлүүд дээр яг ингээл толинд хараал юангууд бас цус царайгаа хараал амар гутраал сэтгэлээр унаад айгүй тийм өдрүүд тийм мөчүүд айгүй олон л байсан л та. Гэхдээ өнөөдөр бол өөрийнхөө өсөнд сэтгэл хангалуун байгаа. Он гарсны дараа он гараад нэг удааг байхад манай баг маань мөхнөөсөө гарсан. Тэгээд за ер нь турыгээд турах ажилдаа орж эхэлсэн. Тэгээд голоор нас цагаан сар болоод зорилго маань бас жоохон алдагдсан. Тэгээд одоо ерөнхийдөө нөгөө байнгын хөдөлгөөнтэйгээ учраас замбраагүй эдлэлт нь гайг болцсон учраас бас буцаад хэвийн жиндээ орж эхэлж байгаа. Тэгээд тухайн үед бол угаасаа бас нэг хүмүүсийн нөгөө нэг таамаглал те тухайн үеийн таамаглал одоо хэрвээ халдсан гэдгээ мэдгдсэн үсээ хуссан гэдгээ мэдгдчих юм бол таамаглал доромжлол шүүмжлэл гэх мэт зүйлсийг за энэ дээр бол би сэтгэлээр унана. Ингээд сэтгэл зүйн хувьд бол готрах асуудлууд нэмэгдэх байх гэж бодоод би ерөөсөө за боли ерөөсөө таснаа гэж шийдсэн. Тэгээд эхний 3 сар баг огт мдээгүй. Тэгэл сая сүүлийн 2 сар
парик маань ч жоохон хуучирж эхлээл надад хүртэл амар тухгүй болоо ус урахчаар чинь парикоос айгу тогтоход хэцүү. Ус урахчаар ингээл айгу тийм тухгүй мэдрэмжтэй болгоод идэм билээ айгу ядраатай ингээл захтнаал энийг мэжаал аваа шидчихмээр санагдал бүр ингээл байс гэж байгаа л тэгэл бүр ингээл аваал тавьчмаар парика зүгээл за хэрэгтэй үедээ зүчээл газ аваал тайлал тавьчин тэгэл доторх үсэнд ингээл босч мосцсон алчээж мэлчээс амар инээдтэй харагддаг гэсэн. Тэгээд ус жоох ургаад эхлэнгүүт нь би ч бас мэдж байгаа л мэрэгжлийн жүжигч юм те ажлын шаардлагаар үсээ өөрчлөх гэд олон шаардлагууд гардаг штэ жүжигчүүнд. Тэгээд үсэндээ бохо брейц залгуулж шүлжүүлсэн. Угаасаа нэг удахгүй эсвэл надад таалагдах юм бол удаанаас гэсэн төлөвлөгөөтэй тэгээд ийм богинохон үсэн дээр залахгүй гэд гуйсаар агаад залгуулсан. Тэгээд айгу гоё болсон. Миний хувьд бол яг тэр бохо үстэйсэн бохо брейц үс залгуулсан үед бол үнэхээр гоё санагдчихсэн. Өөрийгөө хараал ингээл ямар төсөө ингээл авч шидэл эмэгтэй хүнд чинь бас үнэхээр урт ус чухал гэдгийг бас тэр тухайн үед яг энэ 5 сар гарны хугацаанд амар сайн ойлгож авсан. Тэгээд яг нөгөө нэг эмэгтэй хүнд чинь ингээл тас халдсан. Тэгээд яг хуу засуулна үсээ хусаад ургаж байгаа хэлбэргүй ургаж байгаа хоёр чинь бас айгу ондоо штэ тий одоо ингээд засуулсан байгаа нэг юм сөсхөр ус. Тэгээ миний ус айгу сонин заяа угаасны дараа бүр ингээд бүх тал нь ингээд чив чигээр ингээд босчдөг айгу сонин үстэй. Би бүр гайхаад уг нь бол айгу зөөлхөн үстэй ингээд бүр ингээд тэр чигээрээ босчдөг. Заавал нэг дарж малгай өмсөж дарж ээж юм эсвэл нөгөө нэг гел вакс түрхэж ээж хөвөнд оруулж ингэж хоошоо гүлчилгэж хажууд жишээ нь алуулдаг гэсэн. Ингээд байн босоостай босоостай. Тэгээд хамгийн нийтдээ нь манай багчин төрөөд удаагүй одоо л 7 сартай байгаа. Дунд хүн маань бас үсээ ахуулсан байсан учраас гэрт ингээд юм 3 халзан хүн хүүгийн ч ус ургаал арзаагаал миний ч ус ургаал арзаагаал тэгэл нэг юм гэрт байнгын л нэг юм инээдтэй зариатай хүмүүс гүйлдчихэдэг байсан. Бохо брейц үсээ яг тухайн үедээ зураг авалтандаа зориулаад хийлгсэн. Тэгээ сүлжүүлсэн урт гоё бохо брейц үстэйгээ үсээ ашиглаад зураг авалтандаа орсон. Гэхдээ яг тэр үед надад яг ямар мэдрэмж төрчихсөн гэж нэг айгүй чанга жижигэн ийм хагалж агаад үсээ маань айгүй нөгөө богинохон учраас нэлээд сайн татаж хангалж агаад сүлжсэн учраас ер нь бол ингээд үснэ хуухнаасаа ингээд тэр чигтээ ингээд зулгаалгуулж байгаа мэдрэмж ингээд бүр байнга авдаг. Тэгээ бүр айхтар өвдөд авахгүй ч гэсэн ингээд байнгын юм нөгөө нэг хүндүүртэй байгаад тах чинь сүулдэ нөгөө толгоо өвдөд тэгээд өдөржингөө ажилдаа хийж байгаа л ингээд шүн амрах үед яг сайн амарч чадахгүй ингээд ойрхон сэрэл нөгөө нэг юм зовёртой байдаг гэсэн. Яг нөгөө гоё харагдаад ингээд талент харангууд надад ингээд би өөртөө амар хөөрхөн харагдаад гоё санагдаж байгаа ч гэсэн нөгөө нэг юм байнгын зовёртой авах айгүй хэцүүсэн. Харууд ийм малгай өмсөд идэг штэ ийм үснийхээ оройн унтахта тэр малгайг яагаад өмсдгийг би сая бохо брейц залгуулчаад ойлгосон. Яагаад тэлэр тэр малгайг өмсчгөр нөгөө хүнд ингээд зулгаагаад ингээд ийм урт тэгээд сүлжээстэй ус гэдэг чинь ер нь бол жингийн хувьд бол нэлийн хүнд ааш. Тэр малгайг өмсчингүүд ингээд өргөгдөөд ингээд жинэн хөнгөрөөд айгуу гоё мэдрэмж авдаг юм байна лээ. Ийм урт боржгоор ус тэгээ сүлжээстэй ус чинь нөгөө өглөөс ирэхэд орооцолдохгүй тэгээ нүүрлүү орохгүй байхын тулд бас сэргийлж агаад малгай өмсөхөр айгуу гоё айтаахан. Ер нь бол харцсангуу сайхан амардаг байсан. Тэгээ зураг авалтаа дуусгаад яг нөгөө нэг үсчин маань ярьж илсэн л да хэрвээ танд таалагдаад төвчж чадах юм бол ер нь бол хүмүүс нэг 7-10 хоног л тестийн яг нөгөө урт үсэн дээр залгахаар арай шингэн ч юм уу те арай ингээ хөнгөн байдаг. Миний нөгөө богинохон үсэн дээр тэр чигээр нь залгасан учраас тэр чигээрээ ингээд нөгөө химэлсэн амар өвдөл хүнд зураг авалтаа дуусгаал тэр оройн шууд гэртээ ирэнгүүтээ банийхаа өрөөнд сууж агаад хайчилж ингэж богиносгонгуудаа сүлжээсийн тайлаад авсан. Тэгэл амар гоё мэдрэмж. Тэгээ би нүг айгүйх майжаад исэн чинь хуухаа айгүйх имзэгшүүлээд шархлуулсан байсан. Тэгэл нэг хэдэн хоног сайн имчилгээ хийж агаад за ер нь юу яа да халимаг хүсэнийг засуулж үзээд хит хитэн загвараар нэг засуулж үзээд хайтаахан харагдчихвэл бас нэг овоожин буурсан юм чинь парика тайлаа гэсэн бодол шууд орж ирсэн. Тэгээд нэг 2 үсчин дээр очсон юм аа. Шууд фейлдсэн. Миний очдог үсчин болохоор юм халимаг үс эрэгтэй үс засч чадахгүй гэд урд нь хизээч очиж байгаагүй үсчин дээр очиад засуулсан. Имэрх болсон. Тэгээ надад болохоор нэг
кул юм шиг. Тэгээд өдөр болгон ч юм уу эсвэл байнгын 24 цаг өсчин дээр бас очиод засуулаад янзлуулаад бас айгүй хэцүү шүү дээ. Ер нь ингээд ойрхон зурх өөрт маань ингээд эвтэйхэнд айтайхан харагдаж байгаа засалтын маань заагаад өчгөөр зөвлөөд өчгөөр тийм өсчин хэрэгтэй болсон. Техникийн өсчин маань бас яг миний сэтгэлд хүрээгүй. Тэгээ хоёр дахь өсчин маань арай хөрхөн дэжгүй шүү. Гэтэ ингээ өөрийгөө харангуй тэгэд ихэнх үед нүрээ бодохгүй байгаа штэ. Тэнгүүд өөрийгөө харахаар л эрэгтэй хүн шиг харагдал. Ээжүүд барыг сайн мэдэж байгаа бах тийм. Шаардлагатай үед л нөгөө хувцас өмсөөл нүрээ будаад гардаг болохоос ихэнх үед гарт таарлцсан хувцас өмсөөл нөгөө гэр оронгүй хүн шиг хувцлан гэдэг шиг малгай өмд цамц. Ерөөсөө л тэгээ хүүтний үйлрлээсэн ч тэрүү тэгэл нэг юм бамбайсан. Тэгээ дээрээс нь жин өндөртэй. Тэгээд нэг юм инээдтэй царайтай хид удаа явж үдсэн. Тэгээд нэг л бас тухгуурхаал. Тэгээд дахиад үжсэн чинь бас нэг ажлын санал орж ирээд тэрэн дээр заа ялтчихгүй нөгөө урт төстэй байх шаардлагатайсэн учраас би бүр чолкноос өөрөө үнэхээр тэр шатсан байсан. Чолктой парикнасаа тэгээд дахиад арай өөр гоё урт парик бас угааж эндүүдэж янзлж болдог парик олж авъя гэж бодоод зөндөө хайгуул хийсэн л дээ. Тэгээ манай Монголд ч нөгөө нэг парикны төлөөр аягүй цөөхөн байдаг шүү дээ. Тэгээд угааж эндүүдэж болдог парик ч бас тийм олон тоогоор байдаггүй. Загвар нь зүгээд үцгэч бас нөгөө зохицолтолгоон ч гэсэн тэр ховор. Тийм болохоор дахиад нэг парик сонгосон. Тэр тухайн үед яг маш яарж исэн болооч тэр юм уу. За хүмүүст гівгэнт урт төстэй олчвол гэд уртын зүүж үтсэн ч гоё юм шиг. Гэтэ урт нь хитрхи өтгөн байсан бас тэгээд нүс маань нилээ ургацсан учраас бүр ингээд амар том харагдаад исэн. Тэгээд амхандаа л хамгийн шинхэн парикийг авсан. Тэгээд ийм голоороо хуваалттай. Тэрийг яг дахиж угаагаад гоё юм хөрхөн хөнгөн долгио оруулчих юм бол бас айгүй хөрхөн харагдана. Яг нөгөө нэг шув шулуун авсангаараа тэгэл тэр чигээр нь зүүсэн зураг авалтандаа ороод фото хийсэн учраас бас эвтэйх харагдчихсэн. Дараа нь тэгээд миний YouTube бичлэгийн 2 дахь дугаар болж таарсан. Тэгээд тэр өдөр яагаад ч юм бүр үнэхээр би өөрөө бүр ингээд үснээсээ тийшээсэн байн үсээ оролдоод ингээд тэгээд YouTube-ийнхаа 2 дахь бичлэгийг тэр өөрт маань ч нэг сайн таалагдахгүй байгаа париктагаа орж битсэн. Анхаарал ерөөсөө л үсэн дээр байнгын ингээл үсээ зулгаагаал үсээ ингээл хандлал айгу тухгүй. Би 2 дахь дугаараа битсний дараа ер нь шууд бүр 100% шийдсэн. Хүмүүс намайг юу гэж хэлнэ үү, юу гэж хүмжилнэ үү, юу гэж ойлгоно уу хамаагүй халмаг үсээ шууд ил гаргахаар шийдсэн. Тийм болохоор өсчин эрэл хайгуул хийж гисэн. Яг надад тохирох өсчингээ олсон юм шиг санагдаж байгаа. Өнөөдөр бас надад хэлсэн л дээ цаашдаа гой засалтуудыг хийж өгнө. Өнөөдөр бол ерөнхийдөө ингэж хойлоо засчий гэдгсэн. Тэгээ надад энэ засалт маань ч аюу таалагдж байгаа. Амар кул мэдрэмж төрж байгаа. Тэгээ ямар ч байсан цаашдаа буцаад хэвийн өөрийнхөө жинд очино. Тэр болтол та нар манд эсвэртэй хүлээгээрээ. За тэгээд нэг иймэрхүү үстэй олсон. Ийм шил авчлаа. Ямар байна? Зөгч гин үү гэдэг шиг ус маань ургаад одоо иймэрхүү болсон. Яаж ийн дажгүй юу танарт маань таалагдж гин үү? Миний хувьд бол надад өөрт маань таалагдж байгаа одоо. Дараагийнхаа YouTube бичлэгээр өөрийнхөө үстэй танартайгаа уулзч явах болно. Туудахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай. Би танарт ер нь өөрийгөө бүтнийг харуулчих тий. Бас аваа хөрхөнжин хасаад байгаа шүү. Ийм басан байна. Ус маань нэг юм хөө. Тэгээд бас нэг бяцхан урайлга хэлмээр санагдаад хэрвээ хин нэгэн хэвийнээсээ бус байх юм бол шүүмжлэх, доромжлохоо нэгдүгээрт тавихгүйгээр за ямарваа нэгэн шалтгаантай байгаа учраас нэг иймэрхүү шийдвэр гаргасан юм байна да гэд интернет орчинд нэгээ жоохон хайрлаж, урам өгж, дэмжиж бүгдээрээ нэгнийхээ хийж байгаа ажлыг дэмжиж байя гэхэд за өөр юмгүүдээ өөр надаар сонин зүйлгүй ингээ арчгаар айгу амар юм биш. Ер нь цүнхэндээ нэг юм сэрээд цүнхлээ явжээ. Микэ ингээд барай явахад амар. Тэгвэл ингэж барих бас айгу эвгүй төвхтэй юм шиг. Одоо ингээд парика тайлцсан чинь надад амар гоё юм хөнгөн гоё мэдрэмж төрж байна.
Тэгэхгүй бол ингээл нэг юм өстэй ноцтолтол ингээл ингэж нэг янзлал, ингэж нэг татаал, эмчнээс нэг татаал. Тэгэл заримдаа ингээл доороос нь зулгаагаал, урдаас нь зулгаагаал инээдтэй штэ. Тэгэл нөгөө нэг аль болох хүмүүст баригдчихгүй гэл айгүй хичээн стори рилэн дээрээ анзаарсан ганц хоёрхан л хүн байсан баг. Сүүлийн надад таалагдахгүйсэн парикэн дээр бол нилээ илтвэсэн. Өмнөх парикэн дээр бол хүмүүс ихэнх нь анзаараагүй хаа. Анзаарсан бол 1-2 хүн л анзаарсан. Сайн нууж чадсан багаз.